Монгол Ардын нам баг хурлаараа хамтарсан засгийн газараас арчилсан намыг хөөхөөр болсон билээ. Монгол Түмэн ерөнхий сайдыг улсын хурлд мэдээлэл хийн гэж өдөөн ширэгтэл хүлээлээ. Гэвч тэрээр унжруулсаар, сунжруулсаар 7 хоног. Монгол Ардын намын дарга ерөнхий сайд баг хурлынхаа тогтоолыг биелүүлэх үү? Эсвэл улсын хурал дээр итгэл үзүүлэх хэсгээр санал хураалгаж, конофныхаа илүүгээр үлдэн гэсэн тоо тоолж суунав. Мэдээж арчилсан намын улсын хурлын гишүүд ерөнхий сайдыг дэмжиж санал өгнө. Гэхдээ бүгд биш. Тэр жил Мегомбын инх болдыг огцруулах хэрүүл болоход Монгол Ардын намаас төрүүлээд арчилсан нам хуваагдчихсан түүхтэй. Арчилсан нам ахин хуваагдвал жинхнээсээ Монголын арчтал аюулд орно. Мэдээж арчилсан намын 8 сайд ажиллаа өгөхгүй байх сонирхол байгаа. Үүн дээр ерөнхий сайд баг хурлынхаа шийдвэрийг зөрчүүл намынхаа дэмжлэгийг бүр мөсөн алдна. Энэ нөхцөлд ерөнхий сайд тэсэж үлдэж чадах уу? Хэрв нэгэнд шийдсэн бол одоо бүх зүйл улсын хурлын даргаас хамаарна. Ерөнхийлөгч ерөнхий сайд нарын зодоон ширүүцэхэд ямар ч засаг урт насалтгүй. Энэ хугацаанд Монгол Ардын намын дотор ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөөн ширүүсэж бид чинь Учрал, Содбаатар, Инх баяр, Нямбаатар, Жавхлан зэрэг хичнээн ерөнхий сайдтай болоод авав. Бүүмэд сүүлийн үед гудамжинд танаа мана ерөнхий сайд чиний миний оюун эрдэнэ гих лоозон ихээр үзэгдэх боллоо. Нин яралтай огцрох үгүйгээ шийдэхгүй бол нийгэм бүхэлдээ аюулд орно гэдгийг дахин сануулъя.